Сайн байцгаана уу? Оюунлаг сургуулийн математикийн тэнхимээр эхлэх шалсан чимэг байна. Математикийн тэнхим нь 1-ээс 5 дугаар ангийн математик сонгоны 4 багш, ахлах дунд ангийн математикийн 11 багштай. За энэ онцгой цаг үед онлайн сургалтаар математик болон сонгоны багш нарын нэг өдрийн ажил хэрхэн үргэлжлэх талаар товчхон танилцуулга хүргэе. Өглөө хичээл эхлэхээс 15 минутын өмнө анги удирдсан багш нар ангийн хурал хийж, эрс бүрдүүлж, хичээл болон даалгаврын гүйцэтгэл, сурагчдын оролцоо, ахиц өөрчлөлт, мэдээлэл, анхаарах зүйлийн талаар ярилцаж, хичээл эхлэх бэлтгэлийг хангаж өгдөг. Математикийн багш нар нь өдөрт дунджаар 4-6 цагийн хичээл заадаг. Хичээл бүрийг сэлэлжүүлэлт, онол, бодлого дасгал, практик хэрэглээ, гэрээний даалгавар гэсэн бүтцтэйгээр бэлдэж боловсруулдаг. Математикийн хичээлээр анхаарах гол зүйл нь хосрогдол гарахгүй байх бөгөөд хүүхднийг бүртээ тулж ажиллах зорилго тавьж, хичээлийн явцад хүүхд бүрийн бичиж тэмдэглэсэн тэмдэглэл, бодолт, аргачлал зэргийг зургаар болон бусад хэлбэрээр шалгаж, хариу тайлбар өгч, урамшуулан үнэлдэг байна. Мөн багш сурагчид харилцан ярилцаж мэдлэгийг баттгадаг. Хичээлийн дараа шаардлагатай сурагчдад нэмэлтээр давтал өгч, хосрогдлыг арилган ажиллаж байна. Мэдлэг ойлголтыг баттгах зорилгоор 14 хоног тутамд анги бүлгийн онцлогоо шалтгаалж, сорилго шалгалтыг уламжлалт болон тест хэлбэрээр зохион байгуулж, анализхийн цаашид анхаарах зүйлийг төлөвлөдөг. Өдөр бүр багш дунджаар 40-60 хүүхдийн гэрээний даалгаврыг засаж, заавар зөвлөгөөг хүүхэд бүрт бичиж илгээдэг. Улмаар маргааш өдрийн заагдах хичээлийг тэнхэн болон бүлгээр ордог багш нар хамтран ярилцаж, сайжруулан бэлтгэлийг хангаж ажилладаг. Оюунлаг сургуулийн хувьд Teams аппликейшнийг ашиглан онлайн хичээлээ маш амжилттай зохион байгуулж байгаа. Математикийн хичээлийн хувьд 7 өнөخت 10 цагаар өдөр бүр 2 цагийн үндсэн хичээл ордог. Харин 7 өнөخت 3 өдөр цаг 30 минутаар татлагын хичээлийг нэмэлтээр ордог байгаа. За яаш үг сурагч бидний хувьд маш чухал цаг тулж ирсэн байна. Харин энэ үед assignment хэсэг дээр багш нар маань өдөр бүр хичээлийн тэмдэглэл болон даалгаврыг цаг тухай бүртэн шалгаж хариу илгээж байгаад нь маш их баярлалаа. Энэ онцгой цаг үед онлайнаар зохион байгуулагдаж буй хичээл сургалтанд 100% эрсдэгээр идэвхтэй оролцож, амжилттай суралцаж буй нийт суралцагчдаа болон орчин нөхцөлд шаардлагадах техник хэрэгслээр хангаж өгсөн эцэг эхчүүдэд талархал илэрхийлж байна.